За өглөөний мэнд хүргэе. Төсвийн хүрээ төсөв за одоо бид нар жил болгон одоо 24 оноос хойш 30 гаруй их найт төгрөгийн асуудлыг л 126 гишүүн рүү оруулж ирэл тал болгоноос нь ярьдаг боллоо. Энэ дээр эхнээсээ баримталж байгаа миний ганцхан зарчим ба. Авилгалынхаа асуудлыг л бид нар одоо яриа сурчих юм бол бидний энэ 30 их найт гэж яриад байгаа энэ тоо маань хамгийн багадаа 3 дахин ихсэх боломжтой. Энэ асуудал дээр ерөөсөө хариулт хэлж байгаа үнийгч байхгүй. Үндэсний аудитын газраас би 2024 оны засгийн газрын санхүүгийн тайланд хийсэн үйл ажиллагааны санхүүгийнхэн тайлан дээрээс 12 их найдын алдаа дутагдал гарсан. Яг энэнтэй холбогдуулаад аудитор өөрөө хүнд нь ямар санал одоо зөвлөмж хүргүүлсэн юм бэ? Төсвийн ерөнхийлөн захирагчид нь ямар санал дүгнэлт хүргүүлж ямар хариуцлага тооцоог санал гаргасан юм бэ? Хуулийн байгууллагад хэдийн шилжүүлж ямар асуудал тооцоолж хариуцлага тооцоолыг санал хүргүүлсэн юм бэ гэдэг асуултыг асуусан. Одоо болтол ерөөсөө асуултын хариулт байхгүй. Шинээр томилогдсон байгаа тэр аудитын орлогч нь ажил руугаа ерөөсөө ороогүй. Бидний ч нэг ингээл ухаантай царайлаад хуралдсан болохын яг ажил явахгүй байна. Болгон туяа дарга энэ дээр эсвэл энэ улсын хурлын тамгын газар ирж асуултанд хариулж байгаа хүмүүс ч бас нэг жоохон хариуцлагатайгаар үнэн мэдээллийг одоо энэ улсын хурлаас гарч байгаа альва шийдвэрийг хараа сууж байгаа хэн бүхэнд өгмөр. 30 бай 3 бид нар их найдын асуудал ярих болгонд хариуцлагын асуудал, авилгын асуудал ерөөсөө ярихдаггүй орхигдуулаад байгааг энэ дээр нэг тэмдэглэж авч байгаад хариултуудыг авмаар байна. Яг та хурал даргалаа сууж исэн би санаж байна. Надад бичгээр ирүүлсэн гэдэг ганцхан юм ярьчаад аудит суудсан. Яг энэ хамтарсан байнгын орооны хурал суухад бас асуусан, бас хариулт байхгүй. Бичгээр ирүүлэн л гэдэг. Одоо бид нар надад ирүүлж яах гэдэг юм энэ иргэдтэй хэлэхгүй юм. Бид нар татварын мөнгийг хурааж авах болохоор 26 их найдын орлогын албан татвар нөөт нийгмийн даатгал гэж хурааж авчаад буцаад тайлг нь хүнд ямар хулгай хийгээд байгаа хариуцлага тооцоод байгаа тэрийг яриад их гэхээр нэг ч хариулт алга шүү дээ. Би одоо дахиад асуумаар байна. Аудитээс хэн хариулах юм? За аудитаас ажлын сэтгүүн байгуулав. Хэрвээ одоо араас нь бичгээр явуулна гэсэн бол энэ хугацаанд аль хэдийн мэдээллийг та бүхэн маань улсын хурлын гишүүдэд бичгээр албан бичгээр хөрвүүлчихэж. Би одоо цогтоотор гишүүнд тэгжсэн. Чуулган дээр нэгдсэн чуулган дээр байнгын ороонд орсон. Асуужсэн. Одоо хүртэл мэдээлэл нэрээгүй байгаа юм байна. Үндэсний аудитын газраас наран цогт дарга хүн дуудъя. Нэмж. За дараа нь энэ асуудал дээр нөхөд хариулна шүү.